Сайн байцгаана уу? Өнөөдөр бидний ярих сэдэв бол гэр бүлийн хүчирхийллийн тухай байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг ихэнх хүмүүс бол эрчүүд, эмэгтэйчүүдэд үлддэг гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэхдээ яг үнэндээ бидний дунд эрчүүд маань ч гэсэн хүчирхийлэлд өртөх нь элбэг байдаг. Тэгээ нийт бүрдэгдсэн хүчирхийллийн 25%-ийг бол эрэгтэйчүүд эзэж байгаа. Тэгээ 75% нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол маш хүнд асуудал. Тийм учраас танд заавал хэн нэгний тусламж хэрэгтэй. Ер нь эрэгтэй ч эмэгтэй ч вэ хинч хүчирхийлэлд өртөх ёсгүй. Хэрв та энэ бол мэдээж бурхны хүсэл биш тийм ээ. Тийм учраас хэрв та хүчирхийлэлд өртөж байгаа бол хэрэг хэн нэгнийг мэдж байгаа бол тухайн амьдарч байгаа хороо дүүргийнхаа хүчирхийллийн эсрэг төв мэдээж та хэрвээ та сүм цуглаанд хамрагддаг бол сүмийнхаа ахлагч пастор сүмдээ бас энэ тухайгаа мэдэгдэж ямар нэгэн байдлаар энийг мэдэгдэх ёстой хүчирхийллийг бол үл төвчж болно.